Ховд аймагт өнөөдрийн байдлаараа 6100 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас төрийн захиргааны албан тушаалд ажиллаж буй 700 гаруй албан хаагчдын төлөөлөл болсон 19 албан хаагч энэ өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангарага өргөлөө. Тангарага өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн засаг дарга бөгөөд баруун үсгийн зөвлөлийн дарга Амар санаа, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрх Баяр, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Жамиан Дорж, аймгийн засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Баасан Хүү болон бусад албаны төлөөлөл төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Миний хувьд болохоор төрийн байгууллага Хүүхд эрүүл хөгжил хамгааллын газарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Тэгээд сэтгэл зүйч нийгмийн ажилтнаар ажиллаж исэн болохоор дандаа төрийн үйлчлэгээний албан тушаал дээр ажиллаж исэн. Одоо гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцах алхам мэргэжилтнэр ингээд томилогдоо төрийн албаны шалгалтанд ороод төрийн жинхэнэ албан хаагч болсондоо ингээд баяртай байна. Тэгээд төрийн жинхэнэ албан хаагчийн одоо нэр төрийг ёс зүй хариуцлагыг бас ингээд өндөрт өргөн ажиллах болно. Тэгээд өнөөдөр төрийн албаны зөвлөлийн бас 30 жил тохиож байгаа юм байна. Тэгээд нийт тангараг өргөсөн албан хаагчтай болон төрийн албанд одоо чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар хичээн зүтгэдэг нийт төрийн албан хаагч нартай баярын мэндийг хүргье. Мөс сумын засаг даргын тамгын газар нийгмийн бодлогын мэрэгчлэлтэн ажиллаж байгаа. Ажиллаад одоо ерөөсөө 10 сар л болж байна. Тэгээ өнөөдөр төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолд оролцлоо. Маш хүндэтгэлтэй өөр бахархан маш сайхан үйл явдал боллоо. За тэгээ энэ өдрөөс эхлэн ард түмнийхээ төлөө эрдэм мэдлэг чадлаа зориулан чин шударгаар ажиллахаар болсондоо маш их баяртай байна. Төрийн албаны тухай хуулийн чадахын зарчим шатлан дээшлүүлэх тогтолцоог баттгах төрийн албаны шинтгэлийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2025 оны 1-2 дугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарийн дагуу 15 ээлжээр шалгалтыг зохион байгуулж нийтдээ 306 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 253 иргэн шалгалт өгч эрс дунджаар 82.7%-тай 94 иргэн буюу 37.2% нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлсэн байдаг байна. За өнөөдөр төрийн албаны тухай хууль заасан ёсоор Ховд аймгийн 6 сум 9 байгууллагын 19 төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Ховд аймаг 92,000 гаруй хүн амтай, үүний одоо 6,200 гаруй нь төрийн албанд ажиллаж байна. За энэ 6,200 гаруй төрийн албан хаагчаас 670 орчим нь төрийн захиргааны албан хаагч байдаг. Ингээд ийм цомхон 670 гэдэг одоо хүн гэдэг бол одоо нэг хүн амын манд 0.1% шийдлэхгүй байгаа. Тэгэхээр бол энэ цомхон гэр бүлд орж төрийн албаны тангарага өргөсөн нийт төрийн албан хаагчтай одоо ажил үргээд чин шударгаар ёс зүйтэй гүйцэтгэж одоо амжилттай гүйцэхийг хүсэн өрөөё. Энэ өдөр төрийн албаны өдөр тохиож байгаа. За мөн түүнчлэн Монгол улсын төрийн албаны зөвлөлд үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойн баяр тохиож байгаа энэ өдөр инхүү 19 төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангарага өргөж байгаараа онцлог болж байна.